Эцэн сандал мөрдөглээд байшингийн дээвэр тайван сар тайшин хамгийн сайхан үнсэлдүүлдээсэн тэр дээр үдээ үлдгсэн чиний нөгөө тал чинь болж зүрхэд исгсэн тэргэдэндээ гүтэж хөвөө шиг нисгсэн сэтгэлээ сэтрэгсэндээ дэлхийг би тайраад бусдыг нь бас тайраад би чамтай үлдгэсэндээ Сууч Бодосон тарих чамайг асууч Цээжин дээр минь чимээр лууших Зүрүүд зүрхмээр чамгүйгэр оршиж Цэвэр агаар дулаахугаар Жаргахнаар зам дүт хязгаар Байсан зүр байхгүй хоосо Байсан дурсамж дотроос нь Үсэлдүүлдээсэн тэр дээр үдээ үлдгсэн чиний нөгөө тал чинь болж зүрхэд исгсэн тэргэдэндээ гүтэж хөвөө шиг нисгсэн сэтгэлээ сэтрэгсэндээ дэлхийг би тайраад бусдыг нь шатаагаад би чамтайгаа үлдгэсэндээ За ингээд миний муу ганц муу зүрхний минь андуудын нэг Батуух. За Батуух маань нэлээд олон жилийн өмнө мод гэдэг нэг дуугаа хийж исэн. Тэгээд тэр дунд хойд нэлээд хий дуулаад тэгээд уран бүтээлээс нэлээд хүндэж хол байж байгаа. Одоо энэ жилээс 2021 оноос өөр уран бүтээл рүү ирээд орсон байна. За ингээд цоо шинхэн дуу нь болох Од хэмээх нэгэн дуу байна. Тэгээд Батуухыг сайн мэдхгүй хүмүүс байх юм бол яг тэр мод гэдэг дууг нэг сонсоход бүгдээрээ санаж байхаа. Тэгээ найз гэдээ бас цууртай нэлээд гоё дуудсан. Нэлээд олон жил юм. Одоо тэгээ бусаад уран бүтээлээ орж байгаа юм байна. Тэгээд найзаагаа дэмжиж найз машин уран бүтээл авсуулчаас бас гитар сонс залуус маань бас инхүү дууг сураасаа гэж хүссэндээ инхүү дугаарыг өнөөдрийн дугаарыг одоо спешиал дугаарыг одоо найзтай зориулж мэдчихэж байна. Тэгэхээр Од хэмээх дуу нь ерөнхийдөө дууны хувьд бол ретро 1970 80-аад оны стилийн хөгжмийн дууралтай ерөнхийдөө нэг юм хуучны хэв шинжийг орчин үеийн хэв шинжтэй гэж холсон ийм нэг гоё дуу болсон байлаа. Тэгээ сонсоход нэг тийм ретро хэмнэлтэй ерөнхийдөө нэг жоо чил яг бас яг цэвэр юм чил одоо тэр андерграунд чил бол биш ерөнхийдөө нэг чил мэдрэмжтэй гэхдээ ретро гэсэн тийм жоо техно юм шиг хөгжмийн дууралтай. За тэгэхээр ийм гоё уран бүтээл гарсан байна. Ингээ бүгдээрээ Батуухын Од хэмээх дуу хэрхэн гитартай тоглохыг дурсая. За миний муу ганц анд Батуухын машин уран бүтээл Од хэмээх дуу байгаа. За тэгээд найзынхаа уран бүтээлийг бас олон хүмүүс манд бас тоглосураасаа гэж хүссэндээ өнөөдөр найзынхаа шинэ уран бүтээлийг бас зааж өгч байгаа шүү. За ингээд Батуухын маань Од хэмээх дуу маш амархан. Өөрөөсөө 3 аккорд ашиглаж байна. За бидэнд ямар 3 аккорд хэрэг болох вэ гэхээр Fa diез minor буюу F sharp minor. За дараа нь C minor буюу B minor. За дараа нь Do diез minor буюу C sharp minor. Тэгээ Fa diез minor буюу F sharp minor. Ерөөсөө 3 аккорд маш амархан. За эхлээд Fa diез minor буюу F sharp minor хэрхэн барих вэ гэхээр хоёрдугаар датыг бүтэн дарчин нэгдүгээр ураараа. За тэгээд ядам уруу буюу 3 дугаар уруу маань 4-р утасны 4-р латан дээр 4-р уруу буюу жижиг уруу маань 5-р утасны 4-р латан дээр. Ингээд F sharp minor буюу Fa diез minor гэсэн аккорд болно. За дараа нь C minor буюу B minor гэсэн аккорд. За яг энэ маань хэвээр байгаа. Fa diез minor маань хэвээр байгаа. Гэхдээ энэ хоёр хуруу нэг утсаар доошлуулж 2 3 инчээс 2 хуруугаар нэг утсаар доошлуулад дунд хуруугаа 2 дугаар утасны 3 дугаар латанд тавьчихна. Ингээл B minor буюу C minor гэсэн аккорд болж байна. Маш амархан боз. За одоо дараагийн бүр амархан. Яг C minor буюу одоо B minor гэсэн аккордыг барьсан байгаа. Яг энэ аккорд хуруугнуудаа хөдлөхгүй жаад шууд нэг лат ахиулаад 2 лат ахиулж байна. Ингээд Do diез minor буюу C sharp minor гэсэн аккорд болж байна. Маш амархан. За тэгээд буцаад F sharp minor буюу Fa diез minor гэсэн аккорд руу орчихно. За дуу маань ерөөсөө эхнээсээ дууснаас л ерөөсөө яг энэ тойрог ингээл яваад байна.
Батуухан маань од хэмэх донд ерөнхийдөө яаж ч зогсон болно л доо юу. Дээрс нь доош ингэ зөхиод явчихмал яг дууныхаа хэмнэлтэй айгуу гоё зогцсон. Бас зүгээр яг заавал дуутай найдлан биш юм аа гэхэд хөлбөр өөр нэг хөлбөрөөр яаж тоглох вэ гэхээр ийм зохиолтоор явуулчихвал. За яаж зохиж юм гэхээр доошо дээшээ доошо дээшээ. Тоонд оруулаад үзэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и доошо дээшээ доошо дээшээ. Ийм зохиолт явуулахад маш амархан. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагддагаар бичлэгээ баруун доод бодонд байх 400 удаа өнгөтэй subscribe гэсэн төвшгөрийг үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хав гадахнаар нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөлжин товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчлуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.